Сайн байцгаана уу бүгдээрээ. Би Хари Хофман байна. Өнөөдөр манай сүйр сургаалтын цувралын эхний 70 хоногийн 5 дахь өдөр болж байна. Өнөөдөр би хэрэгцээ болон хямралын үед үзүүлэх хариу арга хэмжээний талаар ярилцах гэж байна. Энэ сэдв надад үргэлж маш их сонирхолтой санагддаг. Яагаад гэвэл би янз бүрийн хүмүүс хямралын үед судалт тулгуурлан өөр хариу үйлдэл үзүүлдгийг хардаг. Би 22 настай байхдаа Есүс Христэд итгэж түүнийг дагаж болсон бөгөөд тэр үедээ харизматик Пентекост сүмд явдаг байсан юм. 80-аад оны сүүл болон 90-аад оны эхний үеэр бүхий зүйлс зөвхөн сүнслэг дайн болон тэмцлийн тухайд байдаг байлаа. Тийм болохоор би сүнслэгээр дайтах, зуучлан залбирах болон Бурханы армийн тухай дуунуудыг байнга сонсож өссөн юм. Дараа нь би хятад улс руу явж тэмдгийн бусад Христэд итгэгчид маань биднээс тэс өөр амьдралын хэв маягаар амьдарч явааг өөрийн нүдээр харж ойлгосон. Тэр үед би их бардан байсан. Тэд жинхэнэ Христэд итгэждэггүй би л дахин төрсөн итгэгч гэж боддог байлаа. Тэд Христ итгэгчид биш. Тэгээд би Английн сүмийн ахмад насны хосыг санаж байна. Тэд надад ирээд Хари 50 бай гэж хэлсэн. Зовлон бол амьдралын нэг хэсэг. Бүх зовлон чөтгөрөөс болдог гэж үзэх хэрэггүй. Энэ бол амьдралын нэг хэсэг. Та твчаартай байж зовлонг амьдралын хэсэг хэмээн хүлээн авч сурах хэрэгтэй гэж хэлсэн. Энэ нь ишний өдөр хуваагдсан тойруу замын тухай түүхтэй холбоотой. Тойруу замтай тэмцэхийн оронд хүлээн зөвшөөрөх тухай. Тэр мөч надад гүн ухаарал болсон бөгөөд хүмүүс бивэ хэрхэн өөрөөр амьдарч бурхантай яаж өөрөөр хайлтгийг сурах хайлыг минь эхлүүлсэн. Амьдралын үе шат бүрд залуу, дунд наснахан, ахмад наслууд бурхантай өөрөөр харилцдаг. Тэгвэл бид бүхний өдөр тутмын амьдралын хүрд энэ нь гишүүдийн эрүүл мэнд, нийгмийн халамжийн хүрд ямар утга учиртай вэ? Гишүүдийн халамжийн үйлчилгээ үзүүлэгчдийн хүрд энэ нь юу гэсэн үг болохыг бид нэр дэлгэрэнгүй авч үзэх вэ? Бурхны талаар хойголт болон уучлалагчдын маань Бурхны талаар хойголтод хаана ямар төвшөнд байгаа нь биднийхтэй тухарч байна уу эсвэл зөрүүтэй байна уу гэсэн асуулт гарч ирдэг. Тиймээс эхлэе. Нэгдүгээрт дайчин бидний эзэн бурхан бол авралыг сойрхогч аврагч бурхан мөн. Тэрээр бидний бүхий л муу муухай бүхнээс авраг хамгаалдаг билээ. Бид дайсантай хүчтэй ширүүн сүнслэг тулаан зүүжлэн залбирал болон сүнслэг зурагтлын аргаар идэвхтэй тэмцдэг. Итгэлийг бид нэгэн төрлийн тулаан гэж ойлгодог бөгөөд энэ дэлхий дээр бурханы хаанчлалыг байгуулах нь муугийн хаанчлалыг сулруулж өгөх хэмээг савтахтай юм. Энэ бол эзэн Есүс Христийн алдрын төлөө тууштай тэмцэх тухай асуудал юм. Энэ бол хар цагаан ертөнцийг харах үзэл баримтал юм. Бид бурханы талд бат зогсож чононуудын дунд байгаа номхон хойны мэт Есүс Христийн нэрийн төлөө тэмцэн тулалдаж дайсагнагч талын нутаг дэвсгэр рүү нэвтрэн орж байна гэж ойлгодог. Хэрэгцээнд үзүүлэх хоёр дахь хариу үйлдэл бол үнэн бодит байдал юм. Үнэн та нарыг чөлөөлөх болно. Хэрв чи зөв зүйлийг хийвэл бурхан шагнана. Харин буруу зүйлийг хийвэл бурхан шийтгэнэ гэж ойлгодог. Энэ ойлголт Христийн олон орчинд идэвхтэй байдаг бөгөөд олон улсын Христийн сургуулиудад, 3 дахь цэвэлийн хүүхдүүдэд түгээмэл заагддаг. Тусламж хэрэгтэй олоод ирж байгаа хүмүүсийн хөвчлэн би өөрийнхөө амьдралд зөв зүйлийг хийх гэж маш их хичээж байна. Гэхдээ яг одоо гацчихад байна. Яагаад бурхан намайг одоо бүртээ шагнахгүй байгаа юм бэ гэж хэлдэг. Олон улсын Христэд итгэж сургуульд суралцж буй 3 дахь соёлын хүүхдүүдэд хандан хэлэхэд хүн бүр амьдралдаа үргэлж зөв шудар зүйлсийг хийх ёстой гэж бидэнд заадаг. Таач гэсэн өөрийн биеэ зөв зохистой байдлаар авч явах нь нэн чухал хэрэг юм. Гэвч заримдаа бурхан яагаад намайг ийм зөв зүйл хийсний төлөө шагнахгүй байгааг би огтхонч ойлгож мэдэхгүй байна гэж бодогддог. Ингэснээр тэдгээр хүмүүс энэхүү явцуу ойлголтынхаа хүрээнд өөрсдийн хязгаар татуулж ирдэг бөгөөд үүнээс болоод бурханы нэгүүлслийн ариун дуу хоолой тэдэнд бүрэн хүрч чаддаггүй. Тэд үнэнийг зөвхөн хар болон цагаан гэсэн хоёрхон өнгөөр ойлгосон хിവэрэ датсаар үрддэг. Урд хавьл бол түүштэй гүйцэтгэл юм. Би өөрийн угаалтайна гүйж шантралгүйхээр эцийг нь хүртэл өргөцрүүлэн гүйх болно. Бүх зүйл эцэстээ маш сайн сайхнаар бүтнэ гэдэгт бид баттай итгэдэг. Бид системийг улам бүр оновчлон сайдруулж, өсөж хөгжин, суралцж, ажлынхаа үр ашигтай байдалд бүх анхаарлаа төвлөрүүлэн ажилладаг. Энэ хамтлах нь ихэвчлэн дэлхийн миссионерт анхаарч хараахан хүрээгүй дэлхийд даяар хүмүүсийн овон янзын бүлэг үндэснүүдэд сайн мэдээ хүрснээр эзэн Есүс Христ дахин иргэн ирж илчлэлт номын зөгнөлүүд бүрэн биелэндэж тэд итгэн үзтэр байна. Харин дөрөвт чухал хариулт нь бол Тэнгэрлэг эцэг ба гэр бүлийн харилцаа юм. Сүмийн гишүүдэд хайр халамж үзүүлдэг маш олон хүмүүсийн үйлчлэл нь энэхүү зарчимтай бүрэн дүрэн нийцдэг билээ. Энэхүү арга барил нь хүний дотоод сэтгэл хөдлөл, бусдыг анхаараастайгаар сонсох чадвар, мэдээллийг нэгтгэн уялдуулах болон хоорондын харилцааны яг толбоонд голдон төвлөрдөг байна.
Энэхүү шин чиг хандлага нь сүмийн урд удаан түүхэн явцад хайрцангуй шинэлэг зүйл бөгөөд сүүлийн ойролцоогоор 5 гаруй жилийн хугацаанд маш хүчтэйгээр түрэн гарч ирсэн онцлогтой юм. Энэ нь сэтгэл хөдлөлийг илэрхийлж дэмжлэг үзүүлж, Есүс болон Библийн хүмүүсийн сэтгэл хөдлөлийн туршлагаараа дамжуулан судрыг илүү гүнзгийрүүлэн ойлгож судалдаг юм. Есүс Христ өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлж явсан. Харин Илия зүнж сэтгэл готролд гүн орж өөрийн амьяа эгүүжихийг хүсэж ясан билээ. Харин Есүс Гетсеманы цэцэрлэгт шаналж байхад түүний ойр дотно шавнаар нэг гүн өрөнд автан нам унтаж байлаа. Энэхүү өвөрмөц өнцөг нь ариун судрын дотор орших сэтгэл хөдлөлийн баялаг амьдралыг илүү тодотгон харуулдаг юм. Маш олон хүмүүс тусламж хэрэгцээтэй байгаа нэгнээ чин сэтгэлээс хайрлан хүлээн авч халуун дулаанаар тэврэх үед л жинхэнэ эдгэрэл бий болдог гэдэгт итгэдэг билээ. Миний зүгээс өгөх тамд хариултыг би сүлжээ гэж нэрлэдэг. Иймд ямар нэгэн шаталшин бүтэц байдаггүй, харин харилцан нэгдэл байдаг бөгөөд энэ нь Бурхан бол хайр гэсэн гүн гүнзгий ойлголттой сорилдог байна. Хайр инрэл дотор оршин тогтмож буй хүн бол төгс хүчит бурхан дотор оршин суудаг гэдэр нь гарцааг үнэн бөгөөд бурхан өөрөө ч мөн адил тэрхүү хүн дотор үрд мөнх оршин баяр билээ. Олон Христэд итгэж үүнтэй санав нийтдэг. Христ миний дотор оршин амьдарч байдаг бөгөөд би мөн түүний дотор оршин амьдардаг билээ. Нөгөө талаас авч үзвэл арми эсвэл үнэн гэх мэт маш тодорхой үзэл баримтлал гүн гүнзгий итгэл үнэмшлийн хүрээнд өөрийн амьдралыг батбах сүрэлсэн хүмүүсийн хувьд энэхүү нөхцөл байдал нь тэдний тэсвэр төвчээр болон дотоод сэтгэлийн хүчийг сорьсон маш том сорилт хүндхэн даваа болж хувирах бүрэн боломжтой юм. Өнөө үед итгэгчдэд сүнслэг халамж үзүүлж буюу олон хүмүүс Бурхан бол хайр мөн гэсэн ойлголт дээр илүүтэй төврөх болсон байна. Аврагч Христ бидний зүрх сэтгэлд оршин амьдардаг учраас тэрхүү ариун хайр нь биднээр дамжин бусдад түгэн дэлгэрч ерөөл болон урсан гардаг юм. Мөр эцэстээ холдон хүнд ирж бүхнийг орхиж авдаг өөр нэгэн хэсэг бүлэг хүмүүс байдаг. Тэд арми загварыг сохроор дагаад сэтгэл зүрхэндээ гүн шарах авдаг. Тэд үнэн загварыг түүштэй дагааж өөрсдийнхөө зүгээс бүх зөв зүйлийг хичээнгүйл хийсэн боловч эцэст нь бүх зүйл нь нураа унаж цөхрөлд автдаг. Тэд гүйцэтгэл загварыг ууштай дагаж банк сайжруулан оновчлохоор хийж ажилдаг боловч эцэд нь хүссэн сэтгэл ханамжаа хизээж бүрэн дүүрэн авч чаддаггүй. Харин эцэг загварт тэд хитрхи оройтож хандаж эхэлдэг бөгөөд өмнөх үе шатнуудаас ай хэдийн сэтгэл зүйн ховд маш гүн гүнзгий шарах сурвий авсан байдаг. Эцэст нь тэд бурхан бол хайр. Гэхдээ энэ надад ажиллахгүй би нэг хулддаг. Тэд бурхан төвтэй байдлаас өөрийгөө төв болсон байдалд шилждэг нь сүм миссионеруудын энэ байгууллагуудад хуулийн хүнд бэр харагддаг бөгөөд жинхэнэ хайр инрэл гэдгийг мартах тохиолдол гардаг. Гишүүний халамж үзүүлэгчд болох бид нэр хэрэгцээтэй байгаа хүмүүсэд хэрхэн хариу үзүүлж байгаагаа гүн гүнзгий ухамсарч нь ойлгох ёстой. Мөн бид өөрсдийнхөө бурхантай хамт яваа сүнслэг аяллахаа ямар үе шатанд байгаагаа түнчлэн үйлчилж буй хүмүүс маань өөрсдийнхөө аяллаа хаана нь явж байгааг сайтар ойлгох хэрэгтэй байна. Бид хүмүүсийг яг байгаа газар нь очиж уулзах ёстой. Бусдыг чин сэтгэлээсээ энэрэн ойлгох нинжин сэтгэл, бие бинийгээ анхааралтай сонсож, үргэж хамтдаа баях явдал болон хүмүүс хоорондын харилцааны нандин холбоонд хамгийн чухал бөгөөд зайлшгүй чухал хүчин зүйл юм. Эдгээр 5 үе шатанд ойлгомжтой санагдсан гэж найдаж байна. Өөрийгөө босоод үйлчилж буй хүмүүстээ гүн гүнзгий эргцүүлэн бодож үзээрэй. Зөв төвшинт холбоо тогтоож чадсанаар та өөрийнхөө дотоод эдгэрлийн суваг нь болж чадна. Энэ бол миний зүрх сэтгэл. Өнөөдрийн та бүхэнд хүргэх миний илгээлт юм. Эдгэрлийн суваг болон үйлчлэгч байхын тулд бид өөрсдийгөө ойлгож, бусдыг ойлгож, тэднийг одоогийнхэн шатмаас цааш босож хүргэхэд нь туслах нэн чухал юм. Анхаарал хандуулан сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Маргааш бид нөхцөл байдал тохирсон халамжийн талаар дэлгэрэнгүй авч үзэн ярилцах болно. Түр баяртай.